Миний би нийслэлийн засаг дарга орлогчийн ажлыг хүлээж аваад ойр цоор 2 сар гаруй хугацаанд болж байна. Өнөөдөр хүртэл ажиллахад нийслэлийн засаг захиргааны ажилчдын хурал, ажлын цар хүрээ зарим тал дээр хамаарлагүй ажлууд дээр их ажиллаж байгаа юм санагдаж байна. Хотын удирдлага, засгийн газар хоёрын ажлын цар хүрээний давхцлууд их байд юм байна. Хамрах цар хүрээгээ засгийн газар буюу яамдууд дээрэс нь хот хоёр ингэж тодорхой зааглаж ойлгоогүйсээ болоод нийслэлийн удирдлага бүх хэрэгжүүлэгч агентлагууд буруу чиглэлээр заримдаа ажиллаж байна. Заримдаа төсөв бас буруу зарцуулах үүрэг хүч. Үүнээсээ болоод өнөөдөр нийгэмдэр юу хийж байна гэхээр хотын төлөвлөлт буруу, дэд үтцүүд зам, нийтийн тээвэр, дулаан цахилгааны станц хийгүйсээ болоод хамгийн нэг нэр төгжрлийн асуудал. Орон сууцчлалт байхгүй эрчим хүч дулаан дутагдж байгаа учраас гэр хороолт айлууд их учраас агарын бохирдол, эрчим хүчний дутагд, дулааны дутагдал. Дээрээс нь зарим эсүүдээр Улаанбаатарын бохир урч чадхаа болж шин. Ингээд замын асуудал, дулааны асуудал, цахилгааны асуудал тийм ээ. Энэ суур дэд үтцүүд байхгүйгээсээ болоод ногоон байгууламж идэг үсэгээс болоод агарын бохирдол төгжрөл эрчим хүчтэй дутагдал, стресс гэдэг ингээд нийгмийн бүх асуудлууд үүсээд идэг. Тэгэхээр бид нар энэ цар хүрээгээ зөв ойлгоод төсвөө зөв зарцуулаад хотын удирдлага зөвхөн хот төлөвлөлт байгууллагаа анхаарах юм бол бид нар хотын барилгуудаа зөв төлөвлөөд, зөв байраад, дулаан эрчим хүчээр хангаад бохор, хогоо цэвэрлээд зөв байрал дээр зөв хийснээрээ хот явахгүй 20 минутын хот болоод иргэд ойрхон зайд алхаад нийгмийн үйлчлэгэндээ хүрдэг, нийтийн тээврээр зочиж чаддаг, агарын бохирдлгүй, үергүй, эрчим хүч дулаанаар хангагдсан, тэднээс нь хямдхан үйлчлэгээд ийм сайхан хотод амьдарч иргэдийн амьдралын материалын шинж чанар сайжирна л гэсэн. Энэ бол хотын удирдлагын хийх ёстой нэг номерын ажил тийм ээ. Нью-Йоркод бусад хотуудын жишээн судалж хагаад хотын цагирчинд орох ёстой юм бол Улаанбаатар хотын ерхий архитектор. Архитектор хүн гэдэг бол хотыг томоор нь төлөвлөөд газар зүйн орон зай байгааг төлөвлөдөг. Нэгсэндээ энэ чинь орон сууц байх юм байна. Орон сууцнаас тэдэн метрийн зайд цэцэрлэг байх юм байна. Сургууль байх юм байна. Тэдэн метрийн хүрээнд үйлчилгээний төв байх юм байна. Дэлгүүр байх юм байна. Эмнэлэг нь байх юм байна. Худалдаа нь байх юм байна. Тэгээ энэ бүгдийг чинь холбосон зам нь юм байх юм байна. Нийтийн тээвэр нь юм байх юм байна. Тийм ээ. Энэ хотынхон зах дээрээ тэр эко парк нь байх юм байна. Энд чинь худалдааны зах нь байх юм байна. Ингэж Улаанбаатар хотын ерхий архитектор Улаанбаатар хотыг бүтнээр нь төлөвлөнө. Хотын энэ ерхий төлөвлөлтөд уялдуулаад газар төлөвлөлт нь газруудаа ингэж нарийн төлөвлөе. Тэгвэл ерхий архитектор төлөвлөж байгаанд энтэй нь уялдуулаад зам нь ингэж төлөвлөе. Замуудын. Ингэж тэгвэл нийтийн тээврийн төлөвлөе. Ингэж орон сууцын төлөвлөе. Ингэж дулаан цахилгааны төлөвлөе. Ингэж өөрийн усны байгууламжийн төлөвлөе гэдэг ийм Улаанбаатар хотын захиргааны бусад төлөвлөлтийн газрууд ерхий архитекторын ерхий төлөвлөлтөнд уялдуулж ерхий төлөвлөлтөд уялдана. Нэгсэндээ Монгол улсаар ярих юм бол үндсэн хууль гэдэг шиг Улаанбаатар хотын үндсэн ямар байх ёстой зарчим бол ерхий архитектор л тогтооно. Нэг хүний удирдлаганд ерхий төлөвлөлт. Тэгээд чиглэл буюу зам, нийтийн тээвэр, газар, орон сууц, дулаан цахилгаан, үер, сургууль цэцэрлэг нь хаана байх гэдэг төлөвлөлтүүдийг хариуцсан төлөвлөлтийн бодлогын газрууд юм. Энэ гэхдээ бодлого гэж хэлэхгүй, энэ төлөвлөлтийн газрууд байх хэрэгтэй. Төлөвлөлт. За ингээд төлөвлөлчингүүд хотыг одоо жишээлбэл ингэж төлөвлөе гэдэг томоор нь ерхий архитект төлөвлөжлөө. Паркууд нь энд байх юм байна, хүнс нь энд энэ чиглэлээр ингэж явах юм байна. Хотын эмнэлгийн тэнд байх юм. Ингээд төлөвлөнгүүд замын бодлогын газар тэгвэл замуудыг ингэж хий. Ерхий архитектийн төлөвлөлтөө зөрөхгүйгээр дотор нь задлаад нарийн зөвхөн замын төлөвлөлт. Нийтийн тээвэр төлөвлөж. Метротой, тарамбатай, хатуус нь ингэж троллейбус нь юм байх юм байна. Тэдэн троллейбус өжиж хүрэх юм байна. Нийтийн тээврийн газар гаргаад ирнэ. Эсвэл орон сууцны газар за ерхий архитектор ингээд төлөвлөсөн энтэй нь уялдуулаад тэнцэн тэдэн мянган айлын ийм орон сууцыг ингэж хий. Гэт орон сууцны газар төлөвлөд байгаа төлөвлөлттэй газар. Ингээд энэ бүгдийг төлөвлөнгүүд энэний араас төсөл болж ирж байна. Том дэд үтцүүдийн төсөл. Тэгэхээр одоо жишээлбэл бид нар дээр одоо байгаа дээр бидний замын бодлогын газар туулын хурдны зам, жижиг замууд, тойрог хурдны зам, гүүрүүд ингээд төсөлж. Эдгээр бол төслүүд. Төслийг бол бодлогын газрууд авч явж чадахгүй. Энэ бол төслүүд, project management буюу том дэд үтцийн төсөл гэдэг хэрэгж. Энийг бол ерөнхийд нь төслийн менежмент талаас удирдах нь project management office буюу төслийн менежментийн office төсөл талаас нь удирдаад мэргэжлийн чиг үүргийнхэн дагуу энэ замуудын төслүүд байл замын бодлогын газар. Одоо жишээлбэл метро, тарамбай, BRT, дүүжин тээвэр бол нийтийн шин тээвэр ихгүй. Тээврийн газраас мэргэжлийн талаасаа чиглүүлээд, төсөл талаасаа төслөн чиглүүлээд, орон сууц дээр одоо Сэл Боримотын Баян уншуу, Ахоор, Гадив төслүүд бол орон сууцны төслүүд. Дэд үтцүүд дээр болохоор ТЭЦ 5, Тархмал их үүсвэр, Шин 100 мод хотын дэд үтцүүд, Эмэлт Эко парк, Улаанбаатар ариут татрах гэдэг чинь төсөл болоод ирчгээрээ ерөөхдөө project management office буюу төсөл талаасаа харин мэргэжлийн чиглэлээс авахта энэ дулаан цахилгааны төлөвлөлтийн газраас аавна гэсэн. Ингээд хот гэдэг бол төлөвлөөд ерөнхий нэг төлөвлөөд нарийн одоо дэд үтцүүдээр төлөвлөөд төсөл болж хэрэгжихээр дараа нь ашиглалт руу шилжинэ буюу том сөхөл гэсэн. Одоо сөөхтөр байгаа нь замын хөдөлгөөний удирдлагын төвийн ашиглалт руу удирддаг. Тийм ээ? Зам арчилгаа гэдэг чинь нэгэнт хийсэн замыг арчилгаа үйлчлэгээ удирддаг. НОС гэж юу? Нэгэнт баригдсан орон сууцнуудын арчилгаа үйлчлэг.
Тэгээ Улаанбаатар цахилгаан түгээгт улаан түгээх гэдэг бол нэгэнт хийгдсэн дэд бүтцүүдийг яаж Улаанбаатар хотын иргэдийг дулаан цахилгаанаар найдвартай хангаж явах юм бэ гэдэг энэ ашиглалт. Энийг бол Улаанбаатар хотын цагшийн аяллаа алба ерхий менежер гүйцэтгэдэг. Тэгэхээр замынхаа хөдөлгөөнийг удирдах нь нийтийн тээврээ тийм ээ. Дээрээс нь замаа арчилгаа үйлчлэх нь орон сууцсан арчилгаа үйлчлэх нь дулаан цахилгаан хогоороо хангах нь тийм ээ. Ус үерийн байгууламжийн арчилгаа үйлчлэгийг хангаж явахыг энэ нь бол том сөөх. Тэгэхээр хот гэдэг бол өөрөө төлөвлөөд дэд бүтцүүдэд хэрэгжүүлээд ашиглалт руу явдаг ийм бүтцээр байж иж Улаанбаатар хот маань одоо их 40 жил том бүтээн байгуулалтад тэгээд энэ бүтцээрээ байж иж л яг зөв бүтэц зохион байгуулалт явахаар байна. Дэлхийд дээр хөгжсөн хотууд бол хөгжсөн шин дэд бүтц хийсэн хотууд зөвхөн сөөхөл байхад болоо. Яг гэвэл шинээр зам хийх, шинээр нийтийн тээвэр хийх, шинээр цахилгаан станцыг хэрэггүй зөвхөн дэлхийн хэмжээнд хөгжсөн том хотууд бол зүгээр л сөөхөл гэсэн үг. Эсэндээ нэг байрны сөөхөл гэсэн үг. Тэр байранд иргэд хоггүй, цэвэрхэн, найдвартай лифтэнд дулаан цахилгаанаар хангагдаад амьдарч болох нөхцөлийг л олон байшингууд нэгтгэхээр хот болчихж байгаа, хот хангаж байгаа. Хотын захиргааны үндсэн ажил бол ерөөсөө том сөөх. Харин манай Улаанбаатар шиг хүн ам нь их өссөн, тэлж хөгжиж байгаа дэд бүтцэн байхгүй, дутагдсан тэрнээсээ болоод төгжрөл агаарын бохирдол эрчим хүчний дутагдал болсон ийм хотод бол одоо сайхан төлөвлөөд 20 40 уялжууд хотоо төлөвлөөд том дэд бүтцийн төслүүдэд хэрэгжүүлээд тэгээс сөөх рүүгөө шилжүүлдэг энэ бүтэц зохион байгуулалт байх нь өөрөө хот төлөвлөлт байгуулалт гэдэг хотын удирдлагын үндсэн чиглэл үүрэг юм аа.